Сайн бацхан уу? Моторчлооны Баачка натаа хүнд инфлюенсер зөвлөгөө өгөхөөр хуулийн балаас телевизийн зөвлөгөөний болонд оролцож байгаа маш их баяртай. Тэгээ залуучуудад энэ өдрийн мэндийг хүргэе. Ус ажиллагааны талаар хэрэг ерөнхийдөө ус ажиллагаа гэхээр хүмүүсийн нийтлэг амар ойлголт нь үүдэх үсээ ирүүл амар гоё байлгахыг боддог. Зарим үед өрн үсэг гимтэйгэн гэсэн магадгүй хүмүүнийхээ төрхөнд юм уу үсэндээ илүү тохиромжтой гэж байдаг. Энд яг юу хэлэх гээд байгаа гэхээр хүн болгоны үс нарийн, бүдүүн одоо жишээ хөвсгөр, налчхар гэдээс хамаарат тэр хүнд царайнд ямар ус зохихгүй гэдгийг мэрэгчлийн өчмгүүд тааруулж авах хэрэгтэй гэдэг. Тэгээд энэ дээрээс нэг хүмүүс өөртөө мэдхгүйгээс болоод үснийг хамгийн муу ажилтдаг юм уу гэхээр тайралт хэлэхгүйгээр асар их удацсан байдаг. Дээрээс нь будаг ихгүй маш их уддаг, нааслахынд ганддаг. Тэгээд тэр ус яадаг гэхээр аяндаа ч өсөө оогоочоо гараа гээд ингээд чинь талаас доош явахгүй болсон байж. Энэ яаж юм гэхээр өснийхөө үзүр төжөөл очихгүй, өсний илүү гэмтэлтэй, хуурай, дээрээс нь өсний уналт нь маш их болцсон байж байгаа хэлбэр юм аа. Тийм болохоор хамгийн түрүүнд өгөх миний зөвлөгөө юу юм гэхээр өөрийнхөө царайнд тохирсон. Тэгээд дээрээс нь өсөө гоё зөв тайралт хийлгэж ивэл эмэгтэй хүмүүс аюу их гоё харагдаж шүү. Дээрээс нь одоо нэг аюу гоё юм байдаг шүү дээ. Магадгүй өнөөдөр чи өглөөс шүтээ угааж үзсэн үү гэдэгтэйгээ адилхан чи өнөөдөр өсөө бодолж үзсэн үү гэхэд гайхдаг нийгэм өнөөдөр биднээсээ нийгэм ирчээд шүү дээ. Одоо дэлхийд дээр тиймэрхүү бол. Тэгэхэд зарим хүмүүс өнөөдөр би өсөө бодож үзээгүй, тайрч үзээгүй тэргээр айгу гоёх гээд байдаг. Энэ бол гоё л биш юм аа. Магадгүй хүмүүс өсөө бодуулах нь, тайруулах нь гоё л гэдгээс илүү соёл болцсон өнөөгийн нийгэмд амьдарч байгаа шүү. Ялангуяа октод залуучууд дандж хэлэхэд тэрийг маш сайн ойлгоорой гэж хэлнэ. За өсөө угаахтаа ерөнхийдөө хамгийн анхаарах зүйл бол хуухныхаа шампуныг нэгдүгээр сайн арилгах хэрэгтэй байдаг. Хоёрдугаар нь ангижруулагч манайхны маш их буруу хэрэглэдэг юм гэхээр өсөө бодож үзээгүй, хиймэж үзээгүй хүмүүс ангижруулагчийг маш ихээр хэрэглэдэг. Хэрэглэхдээ яаж хэрэглэдэг гэхээр хуухандаа угандаа ингэж шампунтайгаа адилхан дөрвж хэрэглэдэг. Энээс нь болж өсний хуухны одоо нөхсөн илүү бүглэрчээж хүмүүсийн өсний уналтанд маш их нөлөөлдөг. Тэр ус амьсгаа авахгүй гэсэн хугаараа. Тийм болохоор тэрнээсээ болж хүний өсний уналт нэмэгддэг учраас ангижруулагчаар угаахтаа сайн зайлж байгаараа. Тэгээд дээрэс нь нойтон бохт нүсийг болж самнах хэрэг хэрэггүй жидэг. Хатсныхан дараад нь самж байгаараа. Дээрэс нь нүсээ угаачаа хатаахтай илүү өөрөөхөр нь зөв хатаах юм бол сэвцгэр хатаах юм бол өсч илүү амьд байдаг. Зарим хүмүүс хөвчлэн яг юун дээр алддаг гэхээр өсөө угаачмуудаа нойтон дээр нь мушгат ч юм уу боогод ч юм ааждаг. Тэр ус нойтон дээр илүү их тасардаг, хугардаг, гэмтдэг гэдгийг маш их анхаарах хэрэгтэй. Тийм болохоор өсөө жоохон сэврээснээр дараа магадгүй дараагийнхаа хэлбэр рүү илүү оролж өгөрөө. Тэгвэл илүү хэлбэр чи илүү хурдан орно. Дээрээс нь шинэ өссөн үр дүнгийн нэг өсч илүү хөвсрөөр харагдах болно шүү гэж хэлмээр байна да. Хүүтний үйлрэл төсөө эрхэн хамгаалах гэхээр ерөнхийдөө үүдний үйлрэлд хүмүүс илүү их малгай өмс заншуул илүү их цохилтой гэж боддог. Ягаад тэгэхээр үнийн өсчм салгаагүй даардаг, хөлддөг. Тийм учраас ялангуяа нойтон үстэй гадагшаа гарч идэж болохгүй. Үсээ заавал тааж гарсан байх хэрэгтэй. А дээрс нь хүүтний үйлрэл хийж байгаа одоо энэ утаа магадгүй 100 гэтгэл нарны туяа гэл янз бүрийн байдаг. Уснаас илүү их хуурашдаг гэл янз бүрийн байж байгаа. Ийм болохоор хүмүүс өсөндөө заавалчгүй хамгаалалт юм уу өнгөлөгч бодгонуудыг илүү хэрэгжилж байгаа. Өөртөө тохирсон үсний засалтыг бол мэдхэд аюу амархан шүү дээ. Бид түр анх хэлжсэн юу хэлэх гээд нэхэр хүмүүсийн үсний өөрийнх нь суур онцдог заавалч үн юм байждаг. Тэр нь болохоор нарийн ширхтэй, бүдүүн ширхтэй, буржгаар тэгэл магадгүй ноолор шиг намирсан ч юм уу иймэрхүү өвчнөд өгдөг. Одоо энэ дээр би зөвхөн нэг жишээ ингэ хэлэхэд Европууд ихэвчлэн үсээ дандаа блонд өнгөөр аягүй их боддог. Тэгээд тэр блонд өнгө биднээс харахаараа амар гоёддаг, эднээс аягүй шарамхтай байдаг, блондтэй байдаг, гоёддаг гэж илүү хардаг л да. Тэгэхэд тэр хүмүүс тэр үсээ илүү амьд байлгах зорилгоор магадгүй блондор дандаа бодож байдаг. Цайруулт хэлж байдаг. Ягаад тэр цайруулт хэлж байгаа нэхэр магадгүй тэр үсээ тодорхой хэмжээнд гэмтээж байна. Ноолор шиг уян зөөлхөн бэс үсийг арай л жоохон биетэй болгож чинь харагдах байдлыг арай л хөвсгөр харагдуулж чинь. Тэгэхээр автоматар нийгэм байдаг нь юу гэхээр хүний өснөөс хамаарад өсний засалт нь автоматар тохирох гэж босныг аягүй гоё юм байдаг. Энэ юу гэхээр үнэхээр чи шинхүү үстэй шалчхар үстэндээ тэрэндээ дургу гэжвэл чамд автоматар зохих юм бол магадгүй буржгар хийм, магадгүй илүү хөвсгөр, илүү өтгөө үсийг чамд тавьчих юм бол минийлээ одоо автоматар зохино гэдэг юм. Магадгүй амар юм өтгөөстэй ширүүштэй амар хөвсгөртөө дургу үзээд тхэн байж орчингот амар го шулаа юм гээл багтар шингэлдэг ч юм уу. Тэгэл ингээд шалжилтанд тавьчихвал оо миний үс ямар гоё юм бэ өсtöндө дурлах ч юм уу шүү. Манайха одоо магадгүй шинэ хямдхан хийлэгч, хямдхан гिचгээл гэдгээс болоо маш их. Дээрээс нь нэг сошиал дээр яваад байгаа хар будагны реклам ингэсэн гэж үзчихээд
хараа үсээ бодчихвол амар цагаан болдог гэр үсээ бодоод маш их алддаг. Иймэрхүү байдлыг битгий гэрээ. Ялангуяа өөрөө үсээ бодохоос татгалзаарэ. Салонд очиж зөвлөгөө авч хийлгэрээ. Дээрс нь ялангуяа залуу хүмүүс бараа өнгөр үсээх битгийх бодоорой. Та хэд үнэхээр анзаардаг бол манай монголчууд ч маазууд дандаа ийм нэг төрлөө үстэй. Нэг төрлөө үснээ юу гэхээр салхихгүй одоо чинь агааргүй нэг тийм баригдсан үснүүд. Одоо чинь биднээс Instagram-аар ч юм уу Facebook-оор хуудасаар гадны одоодаг ч юм уу ялангуяа Европууд, Америкууд хэрвээ нэг үрчлээ харах юм бол тэнд хизээш нэг өнгө өстэй нэг ч байхгүй. Блонд байсан ч гэсэн л ууслалт, бор байсан ч гэсэн ууслалт гэж байна. Энэ ууслалтны үйл гэхээр будганы өнгөөр хүний нүүрэнд мейкап хийж байгаатай адилхан гэрэл сүдрийг өгдөг. Үс, царай, уг тэгээд үс хурыг хоорондоо салгаж өгдөг. Үс, царай хоёрыг хоорондоо салгаснаар одоо шин тэн дунд агаар усч гэсэн шүү дээ. Илүү царайг илүү жижиг харагдуулж, зөв харагдуулж. Яг өглөө болгон босоо мейкап хийдэг яг адилхан. Тийм болохоор үсээ хамгийн гол зөв бодвол химээ зөв хийлэг өөртөө яг тохирсноор хэлэх юм бол үсэндээ баян гэсэл хангалуун явах болно. Магадгүй заримдаа гэмтсэн үс нь чамд таалагдах хаа гэж би бодож байна. Хоёр 2019 онд орж иж байгаа ертөнцөлд бол урт усны хэв маяг орж ирж байгаа. Одоо сая биднээс сүүлийн 4-5 жил баг богино ус явуулаа шүү дээ. Miranda Kerr гэдэг хөвгөө үсэн юм жижиг болоо. Тэгээ тэрнээс жижиг ус үнэхээр модонд орсон. Одоо илүү урт ус модонд орж ирж шүү. Давмгаалч наа. Тэгэхээр илүү амьд, илүү хөсгөр, илүү гоё эрүүл уснууд модонд орж эхэлж байна. Тэгэхээр та хөө үсэндээ илүү анхаараарай. Одоо хавар орж байна. Октод мөн үсээ илүү гоё зөв арчлаарай л гэж үзэх юм. Үсний талаар огт өсвөртний гараад нийтлэг алдаа гэхээр тэрүү яг хэлжсэн шууд дэлгүүрээс будаг аваад өөрөө буддаг эсвэл хаамаагүй юм яасан гэдэг нь мэдэгдэхгүй будгаад тэр өөрсдөө боддог. Дээрээс нь солонгос маникюр гэж юм айгүй хэлдэг. Солонгос маникюр гэж юмнаас бүгдээрээ татгалзаарэ. Тэр бол үсний маникюр имжлэгээ биш шүү. Яг тэр тэрийг хийснээр дараа үс чинь будаг авах болдог. Дээрээс нь тэр маникюр гэдэг юм хэвчэж алддаггүй ингэ барьцдаг. Магадгүй тэр үсэнд зориулж хийсэн юм биш. Тэргээр та хэвчээ бодоод байгаа шүү. Дээрээс нь нэг хамгийн сүүлд өгтнийг зөвлөгөөний юу гэхээр хүн болгон баг өсөө угаасны гадараа тэжээлийн тусаар амжруулчны оронд хэрэгэлдэг. Энэ бол бүр хамгийн буруу юм шүү гэдэг хэлмээр байна. Ягаад гэхээр амжруулчаа зөв хэрэгэлцээр, шампунаа зөв хэрэгэлцээр тэжээлийн тусыг 3, 5, 7 гэж хонгуудаар хийлгэж байгаа. 7 хоногт 3 өдөр, 5 өдөр бүтэнсээ өдөр гэдэг чинь 7 хоног 3 удаа эсвэл 2 удаа хийлгээд 1, 2, 3 сар 3 сарын дараа ахаад азанжаа ахаад дараагийн үйлчлэг хийлгэх маягаар тэгж яваарай. Тэгэхгүй манайхны хамгийн хялдан үсээ угаалаад жилийн тусаар ангижруулалт шингэцэн одоо миний ус айгүй гой байгаа гэдэг. Тэр ус нь урд нь байрснасаа илүү их мууддаг, урд нь байрснасаа илүү их арчилгаа шаарддаг, урд нь байрснасаа илүү их зардалтай болдог шүү гэдгийг ядаж ойлгоорой л гэж хэлье да. За ингээ миний зөвлөгөөг хүлээн авч сонссон та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд телевизэн өмнө тоглосон та бүхэнд маш их баярлж байна. Үсний талаар жоохон цэсэн зөвлөгөө, жоохон цэсэн мэдээлэлтэй болсон болов уу гэж найдаж байна. Ялангуяа будаг хэмтжил тусны талаар, тайралтны талаар. Тийм болохоор та бүхэнд эцсийн их зөвлөгөө мөн юу гэхээр мэрэгжлийн үсчинд очиж хандаж үснийхээ зөвлөгөөг аваарай. Дараад нь тэр үйлчлэгийн бүтээгдэхүүнд хэрэгжилж байгаарай гэж зөвлөмөр байна. Хизээч битээ өөрөө үсээ будаарай. Өөрөө үсээ тайрч мэж хамаагүй өөрөө л битээ үсээ будаарай гэж хэлмээр байна. Ялангуяа харан үрэлж битээ будаарай гэж зөвлөдөө. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа баяртай.